Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байна уу? За, процессын сайжруулалтад лин сэтгэлгээгээр хандах нь гэдэг сургалтаа эхлэе. За, тэгэхээр одоо та бүхэн сүүлийн үеүүдэд их сонсож байгаа тийм бид нар ингээд процессыг сайжруулах, яаж процессыг сайжруулдаг юм бэ? Жишээлбэл ингээд бизнесийг системчлэе. Бизнесийг болон аливаа байгууллагыг амжилттай одоо гарцтай, бүтээмжтэй ингээ удирдахад процесс суурилсан сэтгэлгээ хэрэгтэй байна гэдээ ингээ ярьдаг. Тэгэхээр өнөөдөр яг тэр процесс гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэгэхээр энэ процессын сайжруулалтыг хийхэд лин сэтгэлгээгээр хандах гэдэг энэ ойлголтын талаар хэдүүлээ ингээд ярилцъя. Тэгээд энэ хичээл маань 45 минут үргэлжилнэ. За, хичээлийн өнөөдрийн одоо агуулга бол лин сэтгэлгээ гэж юу вэ? Процессын сайжруулалтад яагаад линээр ханддаг юм бэ? Операшны хаягдл гэж юу хэлээд байгаа юм? За, процесс гэж яг юу хэлж байна? Процесс суурилсан сэтгэлгээ. За, процессыг удирдна гэж яг яахыг хэлээд байгаа юм бэ? Процессыг яагаад ер нь зургалдгийг? За, процессын сайжруулалтыг яаж хийдэг вэ гэдэг ийм агуулгаар ярилцъя. За, тэгэхээр өнөөдрийн хичээлийн зорилго бол энэ процессыг сайжруулахад одоо гол энэ түлхүүр мэдлгүүдийг одоо маш богино хугацаанд ингээд өгөхийг бол зорьсон. Тэгэхээр процессын менежмент, үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент, за үүнийг одоо лин менежмент гэж хэлдэг. Тэгэхээр энэ одоо салбар шинжилгээ ухаануудын яригддаг энэ түлхүүр одоо мэдлэг концепцүүдийг нэгтгэн ингээд хүргэхийг бол одоо зорж байна. За, тэгээд процессын сайжруулалтын лин сэтгэлгээ гэж юу хэлдэг вэ гэдэг энэ лин сэтгэлгээнээс тайлбарлаад хэдүүлээ эхлэе. За, лин гэхлээр ингээд нэг монгол биш байна те, нэг гадаад үг явж байна. За, энэ англи үг байгаа лин гэдэг. За, лин гэдэг үгийн эхлээд тайлбарлая гэвэл одоо бодибилдингээр хичээлдэг ч юм уу, спортоор хичээлдэг хүмүүсүүд энийг их мэддэг. Одоо лин биетэй, бие махбодтой энэ гэхлээр одоо ямар ч илүүдэл юм өөхөө ахгүй, яг булчин болон шүрмэс нь өөртөө ингээд маш таарсан одоо ийм биетэй хүнийг бол хэлдэг. Тэгээд маш эрүүл эрч хүчтэй гэсэн. Эрүүл эрч хүчтэй, ямар ч илүүдэл одоо өөхөхгүй ийм бие хаа хэлдэг. Тэгэхээр нэг ёсондоо өөртөө зөгцсөн хамгийн эрүүл чирэг, төгс, илүүдэлгүй ийм одоо байхыг хэлж байна. Тэгэхээр яг энэ одоо утга бол ганцхан үгэнд энэ лин гэдэг үгэнд байдаг. За, тийм ч учраас лин менежмент, лин манufacturing гэдэг ийм 2000-ад оноос хойш хүчтэй ингэж судлагдаж ийм салбар одоо менежментийн шинжилгээ ухаан болж ингэж судлагдах хүн болж ингэж гарч ирсэн. За, тэгэхээр тэр лин менежмент болон лин манufacturing яригддаг энэ лин зарчмыг процессд яаж ашигладаг юм бэ гэдгийг тайлбарлах гэж байна. За, тэгэхээр энэ үгийг нөгөө монгол хэл рүү одоо энэ саяны ярьсан утгыг нь гаргахаар ганц үгээр одоо илэрхийлнэ гэдэг нь бол нэг хүний хийх ажил биш учраас энийг энэ англиар нь ингээ галиглаад яриад явж байгаа шүү. За, лин зарчим гэхэлэр нэг юм 5 агуулгыг дотроо ингээд ойлголтыг дотроо багтаана гэсэн. За, линээр хандна гэдэг нь ер нь эхлээд аливаа ажлыг хийхэд бид нар сэтгэлгээний төлөвөө нэгсэндээ бэлдэх хэрэгтэй те. Бид нар ингээд сувг солиод үзэхэд одоо чаналаа тохируулдаг тий мөвдөө тохируулдаг гэдэгтэй адилхан аливаа одоо ажлыг хийхэд бид эхлээд дандаа сэтгэлгээг ихэнд нь тохируулна. За, тэгээд процессын сайжруулалт хийж чамаа, процессыг удирдах чамаа, процессыг илүү одоо юм нягтны бай, ямар ч юм илүүдэлгүй тий өргөй зардалгүй болгох чамаа гэх юм бол эхлээд бид нар дандаа сэтгэлгээгээ тэр лин мод дээр тавих хэрэгтэй болд юм байна. За, тэгэхээр тэр лин зарчим юуг агуулдаг юм бэ гэхээр эхэнд бид нарт ер нь энэ процессыг сайжруулах юм, сайжрах хөгжим бүх боломжууд бол бий гэдэгт бол бүрэн итгэнэ. За, дараа нь бид нар энийг хамтаараа хийнэ. Энэ бол нэг хүний ажил, одоо нэг мундаг хүн байх тухай биш. Энийг бол хамтаараа хийнэ. За, гуравт нь процесс суурилна. Аливаа нэг одоо үйл ажиллагаа, үйлдэлийг дангаар нь тэрэн дээр ач холбогдол өгч дангаар нь тэрийг харах тухай биш. Тэрнтэй холбоотой бусад одоо энэ хамрах хүрээгээр нь том дүр зургаар нь харах буюу процесстай суурилна. За, тэгээд хаягдлыг бууруулна, алдааг арилгах. За, тэгэхээр энэ дээр хаягд гэдэг нэг юм ойлголт нэр томьёо лин дээр орж ирдэг. Тэгэхээр процессын сайжруулалт бол өөрөө энэ хаягдлыг арилгах, бууруулах тухай байдаг. За, тэгээд тавд нь тасралтгүй сайжруулалт. Тэр сайжруулалтыг, тэр хөгжил дэвшлийг нэг одоо төвшин түргээд зогсооно гэсэн ойлголт байхгүй. Тэрийг зогсоож бол болтгоо. Тийм ч тасралтгүй сайжруулалт гэдэг энэ зарчим ингэж орж ирдэг. За, эдгээр бол нийлж байж лин зарчмыг бол үүсгэдэг. За, тэгээд эндээс лин ямар философи юм бэ гэхээр ерөөсөө линий философи бол
одоо бид нар процессын сайжруулалтанд линер хандах гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр линий философи бол нэмэн үнцийг нөгдөггүй энэ ажлууд, энэ тэр операшнд байгаа тэр хаягдлуудыг системтэйгээр бууруулна. За тэгээд сайжруулалтаа тасралтгүй явуулна. За энэ үйл явцад хамааралтай бүх хүмүүсийг оролцуулнаа. Ингэснээр бид нар илүү бүтээмжтэй, илүү үр нөлөөтэй, үр дүнтэй тэр гарцыг бий болгоно гэдэг философи явж байдаг. За ийм философитой байдаг учраас манлайллын хувьд бол хамтын манлайллыг шаардж байдаг. За энийг ажлыг одоо юу гэдгийг бүхэлд нь хяндаг, хянжаадаг ганц хүн ч гэдэг юм уу. Эсвэл агуу ухаантай тийм ухаантай чадвартай ганц хүн л бүх шийдвэрийг гаргаа явуулж гэдэг юм уу. Тийм биш. Энэ бол тэр үйл ажиллагааг яг тэр ажлаа хариуцж байгаа тэр хүнээс хамгийн сайн шийдэл гарч ирнэ. Тэр хүний оролцоо ажилд хамгийн чухал. Тийм учраас дандаа ийм хамтын манлайллыг шаардж байдаг. Хамтын хариуцлагыг шаардж байдаг. Яг ингээд линейр процессын сайжруулалтад линейр хандаад явах юм бол одоо хамтын үндсэн бүтээх ийм бүтээлтийн соёл байгууллагт нутагшж байдаг ийм онцлогтой.